Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагнай аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагнай сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагнай. Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст ээлж дугаар Сквартар аймагаас үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин бол Монгол улсын алдарт уяач, шинэхэн алдарт Инвшин ууган баяр байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд тантай уулзалтаа нэг үгийг одоо тантай уулзандаа гэснээс хойш нэг үгийг бодож илаа. Энэ олон жил олон уяачтай уулзсан байдаг юм байна. Уулзсан уяач болгоно л унгаан адуугаа найрагдуулах юм төрүүлэх юмсан. Унгаан адуу айрагдаж төрүүлэх уяач юм бахархал байдаг юм а гэд ингэж хэлдэг. Та бол тэр баяр багтлыг бол бас хантал амссан морины буянгаар одоо сайн эцгийн буянгаар амссан юм хүн болов уу гэж одоо би таныг бодож явдгийн. Тэгээд ярилцлага таны хувьд бас мартагдчихгүй сайхан дурсамжуулдээсэн 2001 он буюу ардын хувьсгалын 80 жилийн өмнө барь наадмын дурсамжаар эхлүүл ямар вэ? Заавал. Энэ одоо бас гарцаагүй таны амьдралын бол тод дурсагдах гайхалтай гэрэлтэй өдрүүдийг мөн биз? Ялдчихгүй. 2001 оныг бол хүн болгон хүсээд байдгаа бас 80 жилээр аавын маань үлдээсэн адууны 3-1 эцгийн 3 төд айрагцсанд бол бас ховорхон амжилт гэж усууд ярьдгийг. Энэ ховорхон амжилт юм шиг нэг эцгийн 3 төд. Тэр тус маань 2 нахтуу 2. Өөрөөр хэлбэл тэр ардын хувьсгалын тэгшүүн тэр баяр наадам бол одоо Инвш гэдэг хүн ямар адуу зохицлооч бий болгосон юм бэ гэдгийг л төмөн олон харуулсан наадам тийм ээ. Тийм миний Apple Инвш гэж хүн ямар адуу зохицлоо бий болгосныг бол яг эндээс нэг удаагийн жишгээр л харж болно. 80 жилээр нэг эцгийн 3 төл айрагдана, ах 2 айрагдана гэдэг бол тэр үний бүтээсэн томхон хөв нэмэр. За төрийн наадамд одоо анхны айраг авчирсан 3 адууныхаа талаар за ялангуяа халтар азарныхаа талаар сайхан дэлгэрэнгүй ярьж өгөө тэхүү. Ер нь одоо та тэр жил одоо яг төрийн наадам зорж уйсан юм уу? Эсвэл одоо уяан зөв сайхан бахаар нь төрийн наадмаа зорж уралдсан уу? Тэр чин том наадам зорихоор бас нэг арай өөр үе хийгээд ах шиг. За энэ уралтандаа тэр бас нэг өөр ах шиг байгаад байдаг шүү дээ. Уяачтайг ажиллаад ах тийм ээ. За ерөнхийдөө бол 2000 онд яг өвгөн ноёнд оролцоод ер нь л 2 жил улс явъя гэдэг үүтэй байсан, хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээ ер нь л хоош нь л зорж үйсэн. Халтар азарга уйсан, дүү хээр шүтлэн бас хоош нь уйгдсан. Яг Баттамургаа хүрэн гэдгийг бол хавар нь Зарц Батаргууд өгсөн байсан. Бас нэг хээр адуу үлдсэн. 99 онд Алтванд төрүүлсэн хээр соёлын үрээ яг ачхын өмнөх нь бас ханаа түрээд үлдээчихсэн. Энэ дан уяагаар л хойш зорьсон. Тэр жил ер нь ногоо цагаа хэр байсан юм бэ? Одоо эн чинь ер нь бол морь сайн тохино гэдэг бол тухайн жилийн одоо за өвлийн онд оролт. Хавар хэр ногоо идсэн юм бэ гэдгийг шалтгаалаад ах шүү. Одоо ингээд та хоёр 21 жилийн өмнөх түүхийг ярьж байна тийм ээ. 21 жилийн өмнө морины уяа ер нь ямар байсан юм бэ? Төрийн наадмыг зорж дан уяагаар уралдахад яаж үйдэг вэ? Хэдэн байсан, барьдаг ногоолдог байсан, ямар ажил хийж байгаа та төрийн наадмыг зорьсон юм бэ? Өөрөөр хэлбэл ингээд 2 адуу таны хөтөлж очсон 2 наадуу 2 төрийн наадамд аригдана гэдэг маань тэр жил бод ер нь таны үе алсаараа зүв байсан л гэдгийг илтгэж байгаа юм л да тийм ээ. За тухайн үед л ногоовол эрт гардаг байсан. Сайхан шимтээ эртж гардаг байсан. Тухайн үед л одоо их нэш obvious тэжэл гэж байсангүй. Яг өөрийнхөө нь л уйлаа. Яг тухайн үед яг галтар азарганы хувьд л нөгөө яг бүтэн сүү уудаггүй. Одоо нэг гүүний сүү гэж байна шүү дээ. Тэрийг бүтнээр нь уухгүй. Заавал нэг чийдмэлж уудаг.
Одоо усаар жоохон шингэлээ. Тий, тэгвэл уучдаг. Тэрнээс өөр яаж үзээд бүтнээр нь ууж үзээгүй. Ер нь тэгээд нэгтэй хоошин зорж байгаа хүн галтар зарах жоохон арай жоохон нэгэн талдаа. Өмнө 99 онд халдсан төрүүлэгтэй байвал манай бүрлэгч байхдаа төрүүлэхдээ гачин тарган бүр ховлдсон тарган төрүүлсэн. Тэгээ 2000 онд тэр өвгөн ноён тавихад тэрнээс арай нэгэн тавигдсан бол яг өвгөн ноёнд явсал гэхдээ 10 гаргаж ирсэн. Тэгээ 2001 онд нэгтэл бас хоошоо явж байгаа залууны хувьд аль байгаагаар нь л хийхийг бодсон. Яг тэр нь таарч ятсан. Тэгээд нарах хөстөд яг манайхан чи олон улс явсан шүү дээ. Манай бөөрөх гэж явсан. Манай анги 50 ингээд манай аав их чи өгд явсан. Сумдаас манай олон улс нийлдэг гал болж явсан. Тэгээ би өөрөө яг нэг чиргүүлтэй гуйж тохоо үеийн чиргүүлтэй гуйж аваад ахтан дүүнэртэйгээ явсан. Тэгээд Ярамгийн дэнжид очиж Ярам төрөлдөг байсан шүү дээ. Тэгж буугаад сонгуультаар нэг харгуустын сонгуультанд өнгөнд л байсан л да. Хээр шүтлэн чи яг нэг өнгөнд байгаагүй нараас ирээд нийлээд бас 2 3 3 4-өө сунгаад байдаг байсан. Тэр хоёрын хувьд бол ер нь яг л мухраар нь таарч тавигдсан. Дар дээр нь их урд болсон шүү дээ. Их урдд явах гэсэн нөгөө тамир нүрээгөө тэгээ болцсон. Хээр шүтлэнгийнхээ дараа доронтод аваачаад уралдсан доронтын дөрөнд хараа нөгөө тамирын дутуу ус олигтой болоогүй. Энэ хоёрын хувьд бол яг нэг оны хувьд бол тийм. Дан үеэний тэр үед бол тижэл гэж үү байгаагүй. Дан өсөр нь ямар нэг дээрээс нь та самалж лээ. Самалгасан яг бүтнээр нь уудгүй байсан байхгүй. Яаж ч бас ангааж үтсэн, услахгүй үтсэн бүтнээр нь уугаагүй. Өөр юм хэрглэжсэн үү? Гүүгөө тэр тухай үеч юмтай. Тэгээд энэ 2001 онд бол одоо бас 98 оноос эхлээд ер бас ачижсэн баг тий? Ачаад утсан уу? За яг миний хувьд ч тэр чинь яг 99 онд би анх удаа Алтавараа 30 дээр ахын 30 дээр шүтлөнгө ачиж явж байсан. Миний хувьд л 2001 99 оноос 2000 онд ачижл байсан. 2001 онд хот руу ачна гэдэг миний хувьд анх том зорилттой. Тэгж яваад яг тэрнээс хойш л яг ийж нь ачих юмтай бол одоо гайгүй төвчлөгтэй болсон. Готтой ирж уралдахны хувьд бол гайгүй юутай болсон. Тэр бол таны яг улсын наадамд зорж очиж уралж байгаа анхны тохиол. Түүнээс өмнө ер нь улсын наадам үзчихсэн нэг юм болдго юм байна. Үзээгүй. Яачин жишээ нь анхудаа том үзэж байгаа одоо мал. Ер нь одоо бас нэг энэ хэмжээний баяр багталтай гэдэг юм уу ийм одтой сайхан наадчаад нутаг орныхоо нэрийг аавынхаа нэрийг гаргачаад ирэндээ гэсэн итгэл үнэмшил гэдэг юм өөхөр байсан болоо. Эсвэл одоо за төрийн наадам юм да очиж тэр том түүхөө одоо бас болов зарлуулчих юмсан гэсэн нэг тийм даруухан бодолтой явсан уу? За яг нэгт манай аав маань 99 онд өнгөрсөн. Тэгээд 99 онд би хэр шүтлэнгээ аваачаад алтуун төрүүлсэн. Тэгээ бас би ч нэг аавынхаа дутууг гүзэгч явсан шүү дээ. Тэгээ бас болж байна гэж яг аавынхаа баярлуулж л гэж бодсон л да өөртөө бол. Ах トゥ нь маш тэгсэн аавынхаа юу гүзээж байна гэдэг. Тэгээ 2000 онд өвгөн ноёнд бас тэр дээшлээд байгаа Алтавараас өвгөн ноёнд руу явж галаа 2000 онд тэр Галын Баттөмөр гэдгийн хүрэн ам үзүцээ. Тэгээд авааны хэр шүтлэн зургаалтцээ. Хязаал үрээ. Тэгээ бас мэдээж яг хүн болж байна. Бас илүү их амжилт гарахыг бодож аавынхаа нэр сүрийг өшөө гаргахыг бодсон. Тэгж л улсын наадам үзэрсэн. Яг дүүрээ нийлээд цомор нутгаараа нийлж л явсаад. Тэр үе одоо улсын наадам ер нь ямар хуу болж исэн бэ? 20 жил 21 жилийн өмнө одоо магадгүй тэр үед төрсөн хүмүүс одоо 21-т залуучууд байна шүү. Тэгэхээр 21 жилийн түүх гэдэг бол бас сонирхон л байна. Одоо энэ наадам талзааны тийм болж ялангуяа та анхудаа очиж байгаа учраас юм болгон сонирхон тод хараг үлдсэн маашаа тэгжсэн. За азраг март хөглөө нэг юм болж исэн гэдэг ч юм уу. Ер нь их сайхан дурсамжууд өрнө. За ерөн сонин содоо юм бол их болсон. Яг гоо эхний ээлжинд л мэдээж 30 40 машин явсан. Манайхны тэр эзэн наримдах нэг хурандаа замын цагдааг өнгөөхөө үлээж аваад л үргэ зам гал мэдээж нэг чөлөөтэй нэвтрүүлсэлд тэгээд очсон. Эхний өдөр даагш өдөр уралдаг байсан шүү дээ. Тэгээд эхний өдөр миний хүнээс авсан дагаа уйсан. 29-оор давчихгүй юу. Тэгээд дааг маань ирсэн жил улсууд үрээд баяр хүргээгээд. Тэгвч тухайн үед гайгаад баяр хүргээх гэн тухайн үед гайхчихад жил дааг орсон гэдэг. Гүй ороогүй гэсэн жил өөстөө гэдээ яваад гисэн. Хэд хэдэн ирсэн тэгээд. Тэгэл дотроо л явах та бас хүн баяр хүргэе гэж боддог баяртай л байсан. Дараа нь хээр шүтлээ ам үзүүлсэн. Тэгээ манайхны
Төмөрбаатарын экватор гэдэг бас нэг одоо Тэнгэрийн оронд байгаа нэг ах манай цуг байсан. Тэгээ бид нар яг хөө нэг шүтлэнгээ мордуулсан аг улсад ихний үед шүтлэн мордуулсан хүлээгээл хондоо барайныхаа ихэнл байсан. Зарлаад л байсан. Тэгээд нөгөө мор барайч шүтлэнгээ нөгөө барайныхаа газар аваа явна шүү дээ. Тэгсэл мор нааш наваад иргээд манай нөгөөх бахраад хоног сумях шгаал хондоо тэгэл тойрол ирхэн гэж бодсон гинэ тухайн үедээ. Тэгж данхны нэг жоохон өвтэй үе байсан. Тэгээ маргааш нь тэр азарга юу орохдоо энд ордгийн тэгдэг ингээд уучраа олцол байсан л та тухайн үед үл. Шүтлэнгээр өмнө ийцэн. Тий өмнө ийцэн болонгууд. Тэгээд ярамагт ах トゥ хоёрыг харагдуулчихсан нэг эцгийн төлд харагдсан. Маргааш нь Батумргаа өрн дахиж гурвлаад. Тухайн үед бол бас л сараа манан дээр бас аавыгаа бодоод бас нүдний нөлөөс гарахгүй байсан. Бас ийм юм үлдээжтэй, тийм юм тэр үний буйнаа л би чи одоо тэр хаан болд яард гатан тулын өвөнд тэг сайхан надлаа ш бас нэг хүнд гараа баригдахгүй хүн болгон ирж үнсээ ялахгүй би чи одоо хүрээлэл амар байлаа ш. Та хэд настай байсан бэ? 20 настай л. Тэг хамгийн акута гэдэг юугаараа тэг усын 80 жилд. Миний ганц омогчдаг юм аавынхаа үлдээсэн тэр юуг л 80 жилд нэг эцгийн 3-аар нь оруулсан даа бас тухайн үед бол бас омогч баярлж л явсан. Тэрнээс хойш яг өдийг бол аавынхаа нэр сүрийг гаргаад энэ цолыг авсан. 4 түрүү 12-гаар. Яг энэ алдарт уяач гэдэг цолыг энэ сарын өмнөх нь. Тэгээ би хүн болгонд хэлдэг. Энэ малгай бол миний аав юм малгай. Би энэ малгайнаас хойш дараагийнх нь бас өөрөө хийчихье. Тиймэрхүү л анхны дурсамжуул тийм. Уяачтай уулзаад ер нь бас манай уяачд Монгол ирчүүд чинь тэр болгон сэтгэлийнхаа одоо сэтгэлээ нээдэг хүмүүс шүү дээ татгшоогоо тий. Тэгээд яг тэр нэг сэтгэл хөдлөл одоо мэдрэгдэг трийг ил гаргадаг үе морь харагдах ч юм уу төрүүлэх үе байдаг. За тэгэл ер нь бол одоо нэг хэдэн асуултаар тестлж үздэг байхгүй уяачдаг. Тэгэхээр нэг л мэдрэмжүүд нэг юм 2-3 агшинд мэдрэмжүүд яг адилхан ингэж сэтгэлийн бүр гүнээс оргилж хамгийн их бахтлыг мэдэрсэн мэд. Нэгдүгээрх нь морь төрүүлж харагдах агшин, дараа нь цоллуулах агшин тий. Нутаг суугуул. За тэгээд төрийн цол авч явах үед гэж. Та яг энэ гурыг ингээ сая ингээ гуруулан ингээ ярьчихж байгаа учраас асууж байна л да. Аль нь илүү их тоглуулсан бэ? Юу ер нь тэр богинохон юм шиг хугацаанд магадгүй хүний амьдралын хамгийн үнцэнтэйж гэдэг юм уу чухал зүйлүүд бидний өмнө жирэлзэл өнгөрдөг юм шиг байгаа юм тий. Тийм баяр уудгар гүнгүүл мэдээж үнд тохиолдол асуудал. Тэгэл нэг хурдан болсон болонгож яг яаснаа бол нэг удаа нэг хэсгэл мэдтгүүл юм л да бид тэг шүдлэн ирэх тухайн үед нэг юугаач шүдлэнгийн гараас гүйжил явсан болохоос яахаач мэдэхгүй. Яг ирээд нэг хүн амьтад үнсээд ирэхчил бас нэг сэтгэл нэг юу болоод л бүх юм бодохын юутэл болсон л да тухайн үед бол. Би ч нэг өөрөө нэг актер хүн ингэж энэ юмд орж үзээгүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө амьдралыг л ярьчихдаг. Аавынхаа тухай болсон юугаа л ярьчихдаг. Тэр үед ер нь одоо төрийн наадамд одоо цоллуулах гэдэг юм уу те? Тийм шин дээл бэлдэж очсон байсан зүгээр сонирхоод асуухад. За шин дээлний хувьд бол яг надад зураг байдгийг үсэн нарзрах эндээс 6 сарын эдэнд гарлаа. Шууд яваад юу нөхөж үсчингээр гэс орчгоод иргээ явдаг үе биш байлаа шүү дээ. Ярамгийн дэнд буугаад л байсан. 2001 авсан зургууд яг календар юм дээр байдаг юм дээр ногоон дээлтэй. Нэг ягаан бүстэй. Тэрнтэйгээр тэр хоёр мөрөө цолдуулсан. Тэгэхээр нэг эсэж явах болно шүү дээ. Тэгсэн эсэж явах гэсэн чинь яг наадтай арзмаартай юу байдгүй. Ахыхаа нэг цэнкэр дээр арай жоохон богиндуугаа. Нэг ононгуутай авсан зураг байдаг. Нэг бас ахыхаа нэг хар шилэпэн балгаатай. Арай нөгөө өөрөөсөө дээрлэгч өмсчих. Ногоон дээлнээс дээрлэгч өмссөн л дээ тухайн үед чинь. Тэгээд тухайн үед чинь нэг юутэй юм хоёр мөр цолддог шүү дээ. Нөгөө нэг хүүхд оруулна, нэг эзэн оруулна гэдэг тухайн үед чинь нэг тийм байлаа. Тэгэхээр наазарган дээр хүүхдэд тавьчихлаа. Манай тэр морийг унсан бороогоод одоо нэг том залуу байна. Тэгэхээр шүтлэн дээр хүүхд олдохгүй. Ганцхан хүүхд ганцхан эзэн орно гэдэг тухайн үед чинь мань ч хүн мэдэхгүй. Нөгөө одоохон ч адилхан чангаагаад оруулчихдаг ч юм байсангүй. Тэгээд нэг шүтлэнгээ готлүүлээд газаргаа хүүхдээр онуулаад явдгийг. Тэгээ би одоо болохт найз нөхдөд хэлдэг. Морь харагдахс нэг хүүхд хөрөлцдгүү юм байлээ штэ. Энэ тэргээр яг нэг нарган болгоод ярьж байлаа тухайн үед. Хоёулын энийг хүүхд унсан юм уу тий? Нэг хүүхд унсан. Тухайн үед нэг хүүхдтэйгээ л орно, нэг уяаж орно гэдэг тухайн үед өөрөө л орсон. Сайхан дурсамж шүү одоо.
Би бас Сүхбаатар аймгийн ер нь хурдан морины сэтгүүл сурвалжлагаар 2012 оноос хойш Монгол улсын хэмжээнд тойрч явж байгаа та бүхэн бас анзаардаг болов уу тий. Ялангуяа Сүхбаатар аймгийн тухайд бол сүүлийн 1-2 жил сумдын түвшинд ажиллаад байгаа л. Тэгээ олон уяачтай уулзчихсан гол асуудын өмнө адууны удам асуудаг. Тэгэхээр энэ вшийн халтруудын удамтай гэдэг үгийг бүр нэг бус удаа нилээд олон удаа сонсч ирсэн учраас би бүр тантай уулзсамсаа ингэж их зорж ирсэн. Тэгээ ямар сайндаа энэ жавхлан шар гурлагааны дундуур ингэ завчлаад ингээд оройн цагаар ярилцчихээ л да. Тэгээд тэгээд бас одоо энэ вшийн халтрууд гэж нэрлэгдэх тэр адууны удмын талаар хоёлаа сайхан дэлгэрэнгээр би уг нь бол халтар азарны тухай ярмаар байна л да. Гэтэ дээрээс нь хүүд юм уу гэж бодлоо. Тийх үү? Тэгээд ер нь одоо энэ вш гэд таны аав хэдийн үеэс морь мал үйсэн. За нөгөө энэ ахтар хурд тарьсан халтар азрахтайгаа ер нь хэрхэн яаж үсэн хүлэг эзэн хоёр учирсан тохиолдлууд бас их сонирхон байгаад байдаг тэр түүхүүдийг сонсохоор. За би яг өөрийнхөө мэдэх одоо юугал ярив. Манай өвгөн галтар гэж яаж та одоо. Халзан баава гэж одоо манайхны дээд зүйлийн хамаатны өвгөн байсан. Тэр хүрээ алзангүйгээ тэр одоо цэвгсрэнгийн тэр бундууд галтар гэдэгт тавиад тэгээ одоо манай тэр өвгөн галтар азраг гарсан. Тэгээ өвгөн галтар азраг гараад дааг болоод сумдаа төрүүлсэн байхад нь манай аав манай бөөр гэж хүн биш та манай аавын үргах багны айлдны эзэн тэр дэлсэн гэсэн. Бааваа хэлний хэртэйг авъя. Ямар хоёлоо очие гээд. Тэгээ очиж авсан гэсэн. Тэгэл тэрийг аваад мэдээж тэр чинь ямар өөрөө дангаараа хурд гаргачих хүшгүй юу хэрэгтэй байна шүү дээ. Тухайн үед манайхс нэг тийм олон юугүй юм байсан юм билээ. Тэгээд манай аавын найз Нямасрын хад очир гээд тэр хүн манай дүүд галтар байц бэлгэлсэн. Яг тухайд би байцныг бэлгэлж байсан бүр тул мэднэ л дээ. Тэр галтар гүнээс одоо энэ худлаад байгаа 80 жилийн галтар. Тэр авааны хээр энэ ам үзүүддэг хээр шүтлэн. Алтуунд нэг дааг долоогоор ороод дугалгаад алдчихсан. Нэг хоёр охин төл гарсан. Эдгээр адууд гарсан. Галтар азрагны хувьд бол тэр өвгөн халтрыг нь дааганд нь авсан гэдгсэн шүү дээ. Эцэг нь тэр бундууд галтар. Бундууд галтар чи уралдаж байсан юм лүү? Бундууд галтар чи уралдаж азраг шүү дээ. Бундууд галтар гэдэг чинь нэг цэвсрэнгүй галтар. Би яг нь өөрийнхөө юм ярьчихлаа л да. Ямар ханаас болсон түүхтэй гэдгийг л ярьчихлаа. Одоо таны яриад дааганд нь авч байгаа бол таны өвгөн халтар азраг тийм үү? Өвгөн халтраа ер нь өөрөө нь үйжсэн юм уу? Уйса суманд нэг 6 жил да 3 арх ер нь сум 6 архицсан. Нийт яг өөрийнх нь амжилт суманд нэг 3 архицсан. Халзуунд нэг 4-т орсон. Тэгээс сүүл рүү бас хөлн доглоод ихтэйг. За өвгөн халтар азрагны төлөөд нөгөө түрүү ярьдаг танай халтар азраг тий. Тэгээд дээрээс нөгөө шүдлэн хэр шүдлэн нөгөө хүрэн хязаалаа шүү дээ. Гадын Батмрыг дамруугаад очдөг. Өөр юу вэ? Яг өвгөн халтар азрагны төлөөд. За эрдүүл гэх юм бэл ер нь 3 жил байгаа. Яг охин төлөөс нь түлхүү юм гарсан. Охин төлөөс нь гарсан юм бас нэлээ олон байдаг. Одоо тэгэхээр магна халуун мэлэнгүй хуу. За жишээлбэл инженер бат магна халуун. Охин төлөөс нь тийм. Тэгээд Алтай Батэр тэр Мойко дүүд нэг хэргүүвээ. Тэгээд охин төлийн төлгөө гарсан бол ер нь нэг 60 хэд байдгээд яг тоолж үтсэнгүй л дээ төлөвлөгөөний амжилт. За. Энэ одоо сайн азраг байлаа үр төлөвүүдэн сайн урдлаа гэхлээр тухайн азраг гүний зохицолтой гэж танаа халтар азрагч өвгөн халтар азрагч ер нь ямар гүнүүдтэй байсан. Тэдгээрээс онцгой сайн зохицдог. Яг л тэр хоёрын дундаас хурд гараад байдаг. Жишээлбэл одоо 2001 онд нэг ихийн хоёр төл яригдчихэж шүү дээ. Халтар азрагтай зохицлын хувьд хамгийн өндөр байсан ямар удамтайг байсан бэ? За яг галтар азрагтай нэг ихийн хоёр төл яригдсан. Тэр 99 онд дөрвөлдөг хээр чин соёолон хот руу яваагүй шүү дээ. Явсан бол бас заалн өгнөний 6 алдсан санаа төрчихсөн юм аа. Тэгээ авч яваагүй бас. Тэгээд энэ хамгаалан гэж манай Сүхбаатар аймгийн халзан сумын манайх бол амаах гэж ярьдаг. Тэр манайд бас манай аавд саарлтаа өгсөн. Гоосойн төл. Тэр гүү болоод тэр манай захиур бол энэ тэрийг гаргасан.
Тэгээ яг өвгөн галдар тавьсангүйг ярих юм бол одоо тэр дорд зүрэн гээд одоо бөөр гэж байна шүү дээ. Ядмын бөөр гэж. Тэр дорд зүрх ах манайда байхгүй л. Тэр манайд дөрвөлжингийн өрний бас манай дүүдл өгсөлт хөрөнгө өгөөд тэрнээс тэр галын Батмны өрөө гарсан. Тэгээ нөгөө хоёр нь яг ах トゥ хоёр болчихсон шүү дээ. Галдаргууны хээр шүтлэн галдараа зэрэг хоёр чинь. Тэгээ нэг эцгийн 3 төлд харагдсан шүү дээ. Нөгөө улс бол ихэнх нь ер нь дандаа охин төлийнх нь байхгүй юу? Охин төл, магны айлуулж охин төлийнх нь. Тэгээд энэ галтраа зурнаас салуурлсан. Тэгээд хоёр дахь үеийнх нь болоод явчихсан юм л да. За яг өвгөн халтрын тухайд бол энэ орхигдуулсан зүйл байгаа юу? Яг одоо гайгүй амжилт үзүүднээс нь үлдээсэн юм байна уу хоёлаа? Гэхдээ яг өвгөн галтрах гэх юм бол одоо зөгийн яар гэж Асгатын Баярагийн зөгийн яар гэж төлийнх нь төл азраг. Биш яг өвгөн халтрын бие төлүүдийг. Бие төлийнх нь тийм аригдсан юм байхгүй л. За тэгэх юм бол одоо өвгөн халтрын төл танай халтар азрагын тухай ярил л да. 80 жилээр улсын наадамд аригдсан. Өөр юу нь яаж төгсөн халтар азрагаа хэдийн үеэс үйсэн? Галтар азрагыг бол багаас нь үйсэн. Дааг суманд 3-аар төгсөн. Сөөгөөд 3-аар төгсөн. Шүдлэн яг наадмын урдаараа алдаад ноолог өглөө нь бараг шүдлэн мордохын өмнө ачирч мордуулаад 9-оор төгсөн. Хязаалан 5-аар төгсөн. Сумынхаа наадамд. Соёолон халуун жил ягаад олох тавхаагүй. Гавчиг азраг манай тэр нөгөө тарган төрүүлсэн гэдэг чинь гавчиг азраг төрүүлсэн. Тэгэхэд яг анхны гавчиг төрүүлэхэд нь манай бүрлэгч тэр чинь 99 онд шүү дээ. 3 сонгосон. 99 онд чи бас юм ойлгохор болчихсон шүү дээ. Нийт дан бол. Тэгэхээр 3 сонгож байсан. Тухайн үед баг халдсангийн эхний 3 сонгоноосны нэг усууч манайхан чи 2 давхад наадамд оруулдаг байлаа шүү дээ. Тэгэхэд 3 сонгосон. Гачин тархан. Тэгээ 3 сонгаа төрүүлсэн. Тэгээд 99 онд 2000 онд өвгөн ноёнд авчиад 20 дээр орчод 13 дээр орсон. Та үйсэн те тэр жилүүл. Тэ 99 оноос хойш би л үйсэлд. Тэгээ 2001 онд авчихсан. Яг нэг өвгөл таврын уралдаан, жигж жавын нэг уралдаанд аригдсан ойр зүрийн төв мерсер юу уралдаан бил билд. Тэгээ сумын хувьд бол тийм. 2000 онд тарган байсан уу? 2000 онд тийм яг тарган байгаагүй. Гайгүйсэн үү те? Тэ. За 2001 онд улсын наадамд аригдаад өөр хаан уралцсан юм бэ? Тэгэл ер нь л хүчинд яг доронтын ой болсон шүү дээ. Их урдад явгсан хүчинд яг арай миний сэтгэл түрээгүй тэр чинь нэлээд нэгэндүүд уралдсан. Тэгээ их урд бас тэр чинь том зорилт тавьж очиж шүү дээ. Тэгээд хувьд их урд яваагүй. Доронтод ирээд бас 30 дээр орчихлоо. 30 гаруй орцсон. Тэгээ хэр шүтлэн дээр ирж хоёулаа л уустай аригдсан юм очсон шүү дээ. Хүн болгол бас гордлоготой л байсан. Тэгэл яг тухайн чинь нэг давхар уу яанхны юм гэдэг чинь бас яг тижээлгүй давхар уу гарч галдаа гаргасан юм бэлгүүд. 30-д 20 дээр орцоо ийлээ. Тэгээд 2001 оноос хойш чинь манайханд бас юу 2002 3 он 4 5 он тэр нэг тэр өвс ногоо муулсан шүү дээ. Тэгээд бас нэг олгтой авралж чадаагүй. Тэгээд гинт зориглоод 6 онд би нэг 16 талаад очиад чиргүүлтэй гоочтой бас нэг 5 амтай гэр ачаад 2 найзтайгаа бөхгийн голд яг хотож өмнө уралж үтсэн юм чи очиж уралдъя гээд бөхгийн голд нөгөө гэрээ барьчихад хүн амтан танихгүй тухайн үед нэг Баатар өдрийг таньдгүй байлаа. 2 найзтайгаа 16 талаад тал байлаа. Тэгээ захиур уулыг дааганд нь 3 аригцсан. Баг нь урт аригдаад Эрдэнэ сумын ой болсон. Эрдэнэ сумын ойд очиж аригдаад замын өдрөө богоон төртөл очиж явлаа. Бас нэг манай нэг таньдаг хүн миний нэр дээр уулзчих боо гэдэг. Тэгээ бас богоон морич сууж явж үзлээ богоонд. Та ер нь бол одоо захиур уулыг ярьж эхлэв дээ тийм ээ? Тийм. Тэгэхээр захиур уулын талаар дараа нь асуугаад. За тэгээ би ч нөгөө болсон маршрутаар ингээд яг асуунгууд халтар азаргаа яриад дуусгаадах тийм.
За төлөвлөд нь. За энэний төл бид л захиур хөл гэж байна. Тэрний дүү саар шүтлэг яг уулдаа хүсэйг л ярьж шүү дээ. Саар шүтлэг ховдын баруун бүст хооцсон. Гэрэлтийн хөл гэж хол азрах. Монкорын гэрэлтийн хөл гэж том болгон мэдэнтэй. Тэр их азрах үе. Тэгээд яг тэрний төл давхаагүй азаргын нэрүүлийн даваа суран гэж манай халдсангийн даваа суран нэг хол азрах үе. Тэрний төлөвд нь одоо аймаг орон нутагт ус бүсээр бас тавгууд сайн давхиж байгаа. Ер нь эрт төл охин төлөөс нь юм гарсан. Би яг гарсан өөрийнхөө амжилттай холбоотой хэдийн л ярьж эхлэв л тавьчихсан. Тэрнээс өөр тендүүдээр үн тийм юм гүйтсэн, тэрнээс нь тийм юм гарсан бол бас нилээд юм ярих уу тий. Ер нь таны одоо энэ халтар азаргын чинь төлөвд ер нь хаа үр удам одоо угсааны адуу ер нь хаагур тарсан бэ? За ер нь яг галтар азаргын үр удам гэх юм бол ер нь лавл миний мэдхий ховдод бий. Хөвсгөлд очсон. Тэгээд одоо яг нөгөө хүнд өгөө явуулдаг нөгөө хүн хаана авчихсан л ховдоос бол нэг тийм азрах чинь тэгдэг давхсан шүү гэж ярьж байна л дээ. Тэгээд хөвсгөл рүү бас ганц нэг адуу гарсан. Тэр нь эрт төл зүйтэй охин төл бас гарсан юм л их байдгийг. За халтар азрагны одоо төлөвүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь л одоо ер нь захиур хөл болох бах тий. Тий. За захиур хулынхаа удмыг нь таасаа. За эцэг нь бол халтар азрах. Хин ямаргүй юм бэ? За их нь Дэнх хамглан гэдэг одоо манайхын халдсангийн манайхаа амаах гэдгээ. Тэрний гоосон төл саарлгүй. Манай даганд нь бэлгэнд өгчээсэн. Тэрнээс захиур хул тэр ховдод хамаа үздэг шүтлээ хоёр гарсан. Захиур хул маань уус бүсээ одоо шүтлэн уус төрүүлсэн. Хязаалаа баруун бүс төрүүлсэн. Шүтлээ хоёр бүстэй харигдсан, говь шангахад харигдсан, өмнө хөвсгөл готгоод харигдсан. Соёлын атрын 50 жилд таваар тагсан. Улсын наадмын 1 4 5 4 ариг юм уу? Нэг төрүүтэй. Тэгээ улсын нэг төрөө, бүсийн нэг төрөө, 3 ариг байхгүй юу? Тийштэй бүсийн наадмынхан төрөө. Энэ Монгол улсын алдарт байж Ховд аймгийн цэцэг сүмийн Белоны Баатар хөл гэдэг тийм. Баатар бахны дээр уултаад. Тий. Баатар 8 арилжин юм хийх үү та хийсэн. За яг энэ давчхан тэр чи ярьчихъя. Бид тэр 2006 онд би нөгөө Бөкийн голд хүн танихгүй ажиллаа шүү дээ. Яг өмнө яг 3 онд Баатар гэдэг яг уулт зүтсэн. Тэр манай нэг хамаатай ахын найз нөхгүй юу. Тэгээ би 6 онд очихсан хүн танихгүй ус улсын наадамд уралднагдчих гэсэн шүү дээ. Тэгээд орондоо ярьж байгаа тэр Баатар хаан хоёртой Отхон жаргал гэдэг одоо Эрдэнэ сумын тэр хоёртой нийлээд тэгэл амжилтын гараа маань бас илүү их батж дэш явсан та тэр хоёр ах маань тусалт хэмжээд захиур хөлөө хувьд бол яг ах тэр хоорондоо ягаад чи ахтаа уяад ахыгаа нэрийг юу гаргаад өг ахын чамайг тэг инги гэдэг юм ярьсан та тэр нь одоо тийм юм уу ийм юм уу гэсний яриад яг хоёлоо тэгчгээ ингэчээр гэж ярьсан. Тийм л үүдэлтэй. Зүг. За. Тэгээд таал өөрөө уяад байсан тий. 2007 он анх улсад төрүүлдэг чинь 7 он шүтлэн төрүүлсэн. 7 он шүтлэн төрүүлсэн. Шүтлэн төрүүлээд замрын шүтлэн төрүүлээд хотгойдын наадам болсон шүү дээ. Эдэрнгийн дараа. Тийм хөвсгөл говь. Хөвсгөл рүү бас маягтайтай ачаад хотгойд дам үзэдлээ. Тэгээд хөвсгөл дуралцгууд эргээд өмнө говь шанх болсон шүү дээ. Шууд гэрэн дамжиж үлдээд дамжаад л өмнө говьрлаа. Тэгээ өмнө говь очиж төхөөрөмжн дээр хүүхэд нь очиад яг төхөөрөмжд иргэдэг дээр хүүхэд нь очиад тэг яг барьж авч амжаагүй л хөдөлсөн юм л. Тэгээ хүүхдгөө ам үзэгдсэн. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Захиур бол өөрөө тал нутгийн адуу. Тэгээд та тэр жил шүтлэн үрээ буюу одоо шүтлэн адуу гэж чинь бас нөгөө шүдний асуудалтай эмзэг гэж шүтлэнд нь шүт гэж их зөөлөн үйдэг аргадаж бай гэж байж тэр.
Гэтэл та тэр шүдний асуудалтай жилэн төрийн наадам хийгээд төрийн даван дээр очиж уралдаад ханга хаа байсан хойд хангаар руу явж уралдаад эсрэгээр урагшаа яваад говьд очиод уралдуулсан байна л да. Тэг ямар уяа давхар уяан дээр юу хийж тэгж амжилтууд үзүүлжсэн бэ? Тэр талаар бас ярьж өгч. За яг бүстэй харигдсан л 3 юу нэ шүү дээ. Давхар бол тэрнээс өмнө тэр чинь 8 уралдчихлоо да. Шүтлэн жил шүү дээ. Тийм үү? Бүст уралдсан л 3 нэ. Уус бүст уралдсан 3 л байна. Тэгээ тухайн үед яг наатар гэж хийдэг байлаа. Нөгөө комби гэдэг яг маний мэдтгэл юм байсан шүү дээ 2007 онд. Obvious хийгүү тэр сайн иддэг байсан өөрөө. Зөв болооч тэр юм уу. Ер нь өгсөн яг боломжийн ягаад өгчихгүй байсан ер нь л идчихдэг байсан. Тэгээ би тухайн үед нөгөө өөрийнхөө хүнээр хэлүүлдэггүй яг нөгөө хүн амтай харж чаалаа шингээ хийж нэг л өөрийнхөө л хийдэг байлаа. Тэгээ би сунгаж ирчгээд 2 литр 500 одоо нэг 500 грамм байдаг шүү дээ. Тэрийг мэдээж өөрийн эмчид би өөрөө л хийж шүү дээ. Надад түнгэж 500 тухайн үед малын эмчд дуудна гэж байдгүй байлаа. 2 литр 500 хийчихдэг. Тэгэл өглөө нүрээд ирэнгүүт сунгаж ирчгээл явуулчиход өглөө нүрээд ирэнгүүт арьс мөрс нь бас нүд мүдэн цэрэгчгээд ирдэг. Тэгээ би захир уулын хувьд бол сонголт болгондоо хийдэг байсан. 2 литр 500 3 литрийг. Шингэний тэр дор нөхөд хордлогын тайлаад идэв. Гэхдээ тийм л юм бэлээ. Тухайн үед бол уралдсан морнд шингэн муугаал ус янз бүр л ярьдаг байсан. Та тэгээд овёсын бол зундаа ч гэсэн давхар уяагаар өгөөд яваад байсан юм шүү. Уг нь овёсоор хангалттай иддэг байсан. Тэгэхээр тэр тусалч нь одоо миний ойлгож байгаагаар одоо яаж байгаа бол цус бол овёс өгөөд уургийн агуулмж өндөртэй шүү дээ тий. Цус төрөгч гэдэг юм уу бас юутай байх үед цус шингэлэх юмнуудыг давхар хийгээд байсан бас болоод байсан баг тий. Тэгээ тухайн үед тэгж л таарсан баг. Тэрнээс шүтлөөрээ бас тэгээ нэг зүв байсан адуу бас тэр юу л таарсан баг. Хэр варгийн өгсөн овёсыг үлдээдгүй байсан. Саамаа мөр усад юм өгжсэн. Юуны хувьд холын хувьд бол тийм баг. Тэр жил одоо 8 уралцсан гэж. Тэгэхээр тэрний 2 нь улс усын одоо 3 нь улс усын наадам шүү дээ. Тэгэхээр аль нь дээр нь илүү хурд ёстой жинхэнэ яг уяан орсон гэж хэлэхүүц байсан бэ. Яг уяан орсон гүйл мэдээж ус төрүүлснийг үл уяан орсон байдал төрүүлсэн шүү дээ. Нөгөө хэд төр ч гэсэндээ уяан ороод ажиж бүр онцгойг болсон байх. Яг онцгойг болсныг би өмнө говьд мартахын өглөө бас нэг найз ганцорг гэж байдгийг. Тэр бай тэр өглөө нь мэдээж тэр мордоо барьчих өглөө бас их юм бас залуу байсан л дээ тухайн үе чи. Тэгээд тэр найз тэр нөгөө залуу хүний юунд мороо авчаад хоёлаа. Поорланд гэдэг нэг машин өгдөг байлаа шүү. Тухайн үе чи нэг 6 Поорланд өгсөн шүү дээ. Тэгээ хоёлаа нөгөө залуу хүний юугаар ч юм уу. Шүдлэнгийнхаа машиныг очиж үзье хоёлаа гэж. Гэхдээ яг нэг тэл ярьсан юм чи одоо би үнээр л ярьж байгаа болохоос би ямар хүнээс нуух юу байх вэ? Тэгээ очиод нөгөө тийж азрах ихнээс шүдлээ зал ингээд тэн дээр очиж чад яа энэ вэ энэ гэж хоёлаа. Яг тухайн үед найзтайгаар яаж бол. Тэгээд ирж буцаж ирсэн. Тэгэл би сүүлд нь тэгдгээ. Чи битрийн тэр юунаас болж дөөр гэдэг үгтнээ очиод бас нэг их сүүлийн байжтэй гээд. Тий. Тухайн тэрэндүүл би тухайн үед миний яг нэг мордохын өгдөө нэг кови айлон гэж байлаа шүү дээ. Тэрийг нэг сүл талдсан макарон гэрэлтийн хоол гэж нэг үед уралддаг гадрууд байсан шүү дээ. Тэд нар өмнө ус тусд орцсон дааг магаартаг утсан байсан. Тэднийг очиж харахад хамаагүй илүү байсан юм. Тэрэнд би яг нөгөө ядаж амх яадаг нь тэрэндүүл гарцаагүй гэж үзсэн. Нөгөө ам их дангаахад буян их булаан. Булаас нь байлгүй дээ бодоход. Тэгэхээр төрүүлж бас зарим үед бол ам гарах тэмээл байгаа даа. Үгүй залуу насных одоо бол тийм алдаа гарахгүй л тийм мэдээж өмнө алдаа гаргасан. Тухайн үед л тийм нэг болсон. Яг одоо бодоход тухайн үед нэгэд тэрийг зариулж байгаа юм чи тэр тэрнээс болсон гэдэг л яг тухайн үед бас болоод өнгөрсөн юм чи яг уу. Говьшихаас уралдсан юм. Уралцаа. Барьцааны 30 жилийн яваа гэж боллоо шүү дээ. 8 сарын 15 8 сарын 15. Тэнд хэдээр төгсөн бэ? Тэнд эхний ээлжинд нэг эргэж 5 км давхиж буцаад 2 дахь уралд дээр нь ам үзүүдэд тэгээд давхицэл даа. Дараа жил нь ховдод арх төрүүлсэн тий. Тэг хязаалан төрүүлсэн. Хязаалан төрүүлсэн.
Тэр жил улсад уралдсан юм уу? Ер нь тэр жил хэд уралдсан байв? Тэр жил 3 уралдсан. Өмнө нь бараа зүү хараагийн наадам гэж болсон шүү дээ. Зүү хараагийн экспертийн 30 жилч болдог. Наадамтайгаа давхцуулаад. Тэрэнд би яг манай зүү хараад байлаа шүү дээ. Би ч наадуугаа өгөөд энэгээр дархан сэлэнг юугаар хөдөөр нөгөөд их явсан шүү дээ. Тэгээд зүү хараад багт манай нэг найз Чука гэдэг найз зүү хараад хэдлээ уралт тэгээд 2 азрах, 1 мөр, 1 хязаалан шүдэл аваад татсан. Хажууд нь байгаа юм чинь тэгээд 2 азрах маань 2 3-аар орсон. 1 мөр 3-аар тавьсан. Захар уралт дээр хязаалан төрүүлсэн. Тэгээд саарлан шүдэлэн төрүүлсэн. Тэгээ улсад ирээд уралдсан яг хоо эндээс нөгөө торны наад нэг усыг таралдаг шүү дээ. Тэгэхэд наан хүүхэд нь очив манай харсан биш нөгөө ирээлтэй ярьсан л. Тэгээд нөгөө хүүхдээ мордуулаад тухайн үед нөгөө том ах нь одоо мойкож götөлж явсан байхгүй нөгөө алтаавч гэж үзсэн та. Тэрний жид дүүн ундаг байлаа. Тэгээ мойк том болсон бол араас нь götөлж очиулаад тавьсан. Тэгээд нэг 40-50-аар орсон баг. Тэгээд 40-аар орсон нөгөө Баатар баха маань утаг гэдэг ховд яваа. Тэгээд нөгөө саал юу хоёр аваа явсан. Захвар хол хоёроо. Тэгээ ховдод тавьж тэгээ залан холтруулсан. Ховдоос хойш уралдаг юм байна те. Уралцаа. Дахиад уу? Ховд чинь баруун байцгаар шүү дээ. Тийм. Тэгсэн дэжээс 8 сарын эдэнд болчихлоо. Тэгсний төмөртөө 9 сарын төмөртөө уурхаа 3 жил боллоо. Тэнд уралдаан тагээд. Тэгээ ховдоос нааш үлжид тэгээд тануулж гоод тэгээ Сүхбаатарлуу нааш ачаад. Тэгээд Сүхбаатар хотоос наашаа гарсан чи манай найз тэр Мондангаан бол тэгээд энэ аймгийн ард байдаг. Манай дээр хүрээ дээр. Тэгээ хэдлээ юу яав. Төмөртөө юу яав. Тэгсэн энэ Батгаан дахин. Тэгээд тэнд уралдаад. Яг хөө төрүүлж ирээд хүүхднээ очиж ам уццэлд. Тэгээд төмөртөө тэр юунд очиж төрүүлсэн. Тэснэ тэгэл ер нь за намрын ч уулсан тэгэл байсан. Соёлондоо Багнуурт өвлөн яг дүнжин гараас нэг гэж ярих юм бэл дүнжин гаравт 12-аар тавьсан. Хатар газрын 50 жилд 5-аар тавьсан. Тэгээ Багнуурын наадамд 5-аар тавьсан. Тэгээ улсад 7 болсон. 2009 оны тухайд тий. Тэгээ 9 оны тухайд бол. Тэгээд 10 оноос хойш. Тэр нь тэгээд улсад базар болоод 2 15-аар нэг орсон, 20-аар нэг орсон. Тэгээс өвл рүүгээ бас нэг болмооргүй болоод тэгээд тэр хөл гарны асуудал биш нүггүй юу? Өөр юм байсан. Тухайн үед бол яг хөл нь нэг эвгүй болох нь болсон доголох нь. Ер нь нэг яваан юу болцсон. Сонирхолгүй. Өөр уралдах хэрмэлцэлгүй. Тийм ээ. Тэгээд уралцаад үуч сайхан явдаг шүү дээ. Яваад жигдийл яваад байдаг болцсон. Нөгөө очгүй эргөө очлаа гэдэг. Олон одоо миний одоо бодоход бол тэр чи одоо дааг сүүгөө дааг 3 уралцчихлаа. Шүдэлт 8 уралцчихлаа. Хязаалан сонгуультын үетэйгээр нийлхэм 5 6 уралцчихлаа. Тэрнийх л болсон муулж очгүй эргөө. Нөгөө багд нь хит их уралдуулаад түмний тасгартал гэдэг. Шүдлэн үрээ 8 уралдана гэдэг чи одоо тэгээд тухайн үед хийжлээр л 8 уралцчихлаа шүү дээ. Одоо магадгүй тантай захир уралд харсан бол та арай өөр тактикаар уралдах бах тий. Одоо арай өөр болох байсан байх. Мэдээж цагаан нэгт хайрлж юу их байсан байх. Хоёр төвчргөө тэгээд юм болгон тавиад ингэж байхгүй байсан байх. Ер нь одооны бол магны айлал байсан. Тухайн үедээ бол. Би хүүхдээ одоо нэг бэлгүнгод манай морин унд хүүхд байсан. Жээжин л аваад тэр. Яа нэг байхгүй чи өөр юм хэлдэг. Жээжин л аваад тэр надад ч илүүтэй байхгүй. Тэр унжин барин энэ төр гэсэн юм байдаг. Өсөлд өвөрмж төрсэн байна. Яг танаа одоо нэг хийц юу уяа байдлыг асуух гэж байлаа өрмөс. Ер нь энэ шухан бий болгосон таны аавын бий болгосон энэ халтар адууд түүний удмын адуунуудын салаасаад ер нь ямар хийцтэй, ямар онцлогтой, ямар зам байдалтай адуу гэдэг юм бэ? Яг ер нь хэлбэр хийцийн хувьд бол том толгой сайтай. Нэр нь яг толгой нь магны халуун манай захив галтар азарган гэж байдаг юм. Ер нь тиймэрхүү толгой. Ер нь манайхны адууны толгой тийм. Зан ааш хувьд бол навхан дүлгөө. Тийм л. Уяаны хувьд бол яг манай адууны хувьд бол яг тухайн үе
уяагаар бол ер нь чанга уяатай гэсэн юм. Дуус дордог галтаар ээрж хөдлөн захиуруулаад чи ер нь давхар уяагаар бид өмнө говьд очихчод хоёр уралчгаад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн манийхны хөлсөн тал гэж ярьдаг юм да. Мортын урд өдөр бас тийм юм хийгээл явуулж байгаа юм. За гэрэлтийн хул гэдэг адууны тухай бас ярих хэрэгтэй тийм ээ. За гэрэлтийн хул гэдэг бол манай уус дордог галтрын төлд асхтын бат эрдэнэ гэдэг одоо яг усууд мор гатгадаг бат эрдэнэ асхтын бат эрдэнэ гэдгээр нь мэдэх баг. Тэрнээс манайд хонгор гүйрсэн. Дайраа гэдэг хүний хүү юу? Яг эцгийнэд яг одоо тулгамдад мэдхгүй. Асхтын мор гатгадаг бат эрдэнэг бол ус мэдэх баг. За. Тэрнээс нэг бор хонгор гүйрсэн. Тэрнээс л гарсан юу? Гэрэлтийн хул азрах. Одоо яг шүүдлэн би анготод залдаач яд макорын гэрэлтэд гэдэг гэсэн. Гэрэлтийн хулын нэгдээ тэр бат эрдэнэхээ нэр ээж байгаа юм чинь ярьж байгаа юм чинь. Гэрэлтийн хулын ихчээс нь одоо тайж галтар. Тон эцэг өөртөө ихчээс нь тайж галтар. Гарсан юм. Тийм нэг төгтэй. Тийш нөгөө адуу малныхаа их эцгийн тухайн үед их эцгэд бас хүнд ярьж байгаагүй л дээ. Энэ завшааныг ашиглаад бас бат эрдэнэх, драмаах, дөрцөрхөн гэр бүл дээр бас нэг баярлж явдаг шүү гэж бас. Манай үчний уцаараа олгодод байхгүй. Энэ завшааныг ашиглаад хэлтээ баярлж явдаг шүү гэдгээл хэл. Батмургууд очдог, галын батмургууд очдог хөр хүрээний тухай ярьж өгөөч. За энэ тэр дөрцөрн гэдэг үний хөрөнгөний төл манай тэр гөгшин галтрээ. Манай тухайд бас л манай дүүд өгсөнгүй тэр нь. Тэгээ манай гөгшин галтртай байтар Батмургаа орон гарсан. Хидтэй зарагдсан. Хязаалан жилийн. Хязаалан жилийн зарагдсан. Энийгээр уралдаж байгаад Тэгж дааганда сумд харагдсан, шүтлэн сумдаа төрүүлсэн. Тэгэхээр тэр өвгөн ноёны наадам гэдэгт Батмургаа дагсан юм билээ. Хаваад хойд бийж дагсал тэр 69 та бас нэг хулгаагаар дагана гэдэг шиг дагаад нэг уулын ард орцсон чинь хүлээгээд байдаг. Тэгсэн хязаал нэр шүтлэн нэргээ явчихсан билээ. Тэгээд Батмургаа дагсан юм билээ. Тэгэхэд өнгөлж ирээд хадуураад бүр аваатаар давхаад 10 эдэр ороод эргэж яваад исэн билээ. Эргэж өнгөнд ирээд. Тэгээ Батмургаа хавар нэрээд авъягээд тухайн үений бас сайн аншаарсан тухай. сайн аншны дагуу бас Гэхдээ тухайн үед л яг 5 сая л гэсэн. Тэгээд тухайн үед чих мань мэд яхад. Нөгөө бийж бас нэг 50 гэдэг ахтай. Жага хасаа асуу энэ төр гэсэн чи. Яг ахыгаа оруулж ирэл ярьсан л тухайн үед гуруулаа Батмургаа гуруулаа. Тэгсэн ахын тэгвэл 500 өгье. Тэгээд ахтай яах вэ гэсэн чи өөрөө л мэдгээд. Тухайн юм бас алдсан юунд байхгүй сайн ш. Тэгс нэг Батмургаатай нэг 8 хийсэн. За. Хоёр хул адуу. Хээр голдуу байжаас на хул тэгээ энэ хүрэн гараад ир чинь тий. Тэгээд нөгөө галтарт нийлүүлээд саарлгүй нийлүүлэхээр хул гарч байна. Хөрөнгөний нийлүүлэхээр хөрөнгө гарч байна. Тий. Танай адуунууд ер нь эцэг талаа буюу танай халтар азарганы талыг ер нь хэр татдаг эсвэл их тал руугаа нийлж гэнэ үү? Ажиглаад хахад зүсний хувьд. Гэхдээ ер нь зүсний хувьд л хэлбэр эзүүл эцэг талаад татна. Зүснүүл их одоо тэр захиуруулаар бодохдоо саарлгүнээс галтар азарганаас тэр юу гарчлаа хул. За танай адууны одоо цустай гэж ярих юм уу да тий. Тэгэхээр за гэрэлтийн хул тэр зөвгийн хээр Батардын тонц манлаа улсад төрүүлдэг хээр дааг. За энэ одоо гантам говалтан гантамргаад нэг хоёр үрээ. Тэ нэг үрээ байх хэвээр, нэг халдуу үрээ байх хэвээр, хоёр үрээ байх хэвээр. Ер нь ингээ баримжаалж айгу. Яг одоо манайхны удам ухсааны адуу удам ухсаатай адуу төрийн зарлагт наадам буюу сусын наадмаас ер нь 40 ариг төрөө авчээ гэж ингэж нэг тоолж баримжаа гаргасан. Яг биний хувьд үл яасангүй. Хөдөөд яг өөрийнхөө эдгээр магнит альдууны үчил бас аваа явчихсан шүү дээ. Тэгээд зүгээр багцаалаад 40 50 яриадгийг төлийн төл яг бас удам өгшилгээд өөх юм болж олоо л доо. Тэрнээс яг нэг хоёр дахинд ярьж хахаар зав тэрний төлийн төл одоо банд ямар аюутай биш. Яг зарим улс нь хэлдэг юм л тэрний ч төл шүү дээ, тэрний ч төл шүү гэдэг.
За өөрийн унган адуу уяах бол бас нэг талаар ойрогдуулах нь багталтай байгаа шигэ. Өөрийн унган адуу уяах бол бас ууч нэг давуу тал болдог. Яа тэгвэл нөгөө эцэг эхийн мэднэ ерөнхий багаас нь ингээ харж байгаа тий. Уяхт ч за эн чинь нэг ингэдгийм да ерөнхийдөө нэг ийм дэгээд баримжаатай. Харин аммал адуу уяад богино хугацаанд уяагийн нь болоод амжилт гаргуулна гэдэг бол бас уяачийн эрдмийг нөгөө уяачийн чансаг бас нэлээд шалгасан хэрэг байдаг болоо гэж боддгийг. Тэгээд 2009 он Монгол төрийн наадамд их насны морь төрүүлсэн. Тэр жилийн наадмаас ус явж. Дэлгэр хээр морир нь яаж яваад одоо тэнтэй Баатар бахтаа бол одоо учирсан юм болоо. Тэр Баатаргүй байх байдаг их мөр гэдэл ус ярьж шүү дээ наадам болно гэдэг. Тэгс нэг найз нь хэлсэн гэсэн нөгөө дэл дорногоо бич юм уу. Урд тэр готоо гэж яг эзэн нь бол тэр мөрний чи эзэн тэрэнд нэг хээр мөр байгаа да. Тэрийг оч үзнэ угаадаа гэдэг. Баатар бах Бабил ярьсан юм байна л да. Тэгсэн Бабил шууд явъя гэдэг. Тэгээд тухайн үед мань Исүзүүтэй Исүзүү гэж маш арчааны машинтай байлаа. Тэгсэн үйлдвэр дээр хүрээд иргээд. Тэгээ биш нэг үйлдвэр дээр нь яваад очсон чил өөрөө гад ирсэн машин цугаад машинаа угаалгая гэд хөдөө явах гэж шүү дээ. Тэгээ биш тухайн үед хөдөө явах гэж машин угаалгаад. Тэгээд юу дээр өдрөөс нь хойш нэргээд угаалгын газар орчихлоо. Тэгсэн том машин Исүзүү гэдэг чинь том машин. Тэр чинь угаана гэдэг чил хөдөө явах гэдэг шүү дээ. Тэгсэн жил угаалгаад өөрөө энэ тент гараад тухайн үед би гайхаж байсан. Тэгсэн чинь угаана машина угаалгаж байна угаадаа гэд. Тэгсэн чинь тухайн үед бол яг мань мэдээ уут хурлын мөнгөөр угаагаад байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед нь тэгээд машина угаалгачлаа. Тэгсэн өөрөө зогсоод тэр чинь бас манай баа байх чинь бүдэ хадуу шүү дээ. Би тэнд очиж сууцсан. Тэгсэн жил өмнө хоногороо энийг нугаа гэд. Тэгэл бас нэг хээр мөрний ирэх сэтгэл байсан болоо гэж бас боддгийн чи компани захирлууд тэгээд очиж юугаа хөдөө явъя гэдэг угаалгаад байгаа шүү дээ. Хөдөөс ирсэн биш. Тэгээ машинаа угаалгаад 2 машинтай давхаад атсан. Тэр бол ухна гэж өвгөн ба. Хээр мөрөг үйжсэн. Готоо ухна гэдэг 2 үчинд хадам мөргөө ирлээ юм билээ л. Тэднийд ирсэн 200 гараад ороод үдээс хойшоо нэлээ ороохон. Тэгээд ирсэн адуугаа өгөөд ирлээ. Тэгээ өгөөд ирсэн энэ хээр мөрөдлгсөн аргагүй яг тухайн үеийн хаврын адууч мэдээж эцэгхэл байж шүү дээ. Хээр мөрч эцэг гэж байсан. Тэр адуунаас уйгдсан болооч тэр юм уу нүдэнд хамгийн түрүүл туссан мөр. Хээр мөрч сайхан мөр шүү дээ. Тэгээд авдаг өгдөгдөр дэж яг тийм шууд аччихаагүй маа. Тэгээ аавыг гэсэн тухайн үеийн хан шин авч авсан мөнгө л ав хүрээгүй. Тухайн үед бол тийм их мөнгө байгаагүй. Тэгсэл тэнэгэлзээд. Тэгээд нэг адууг нь хураацсан юм чинь. Ээр мөрө барьчих бай. Тэгсэн чинь нөхөнийхэн цаагуур яваад л эргээд 2 мөр үрцсэн. Тэгээд би ч нэг тухайн үед явах төснө дагаад. Тэгсэн чинь л хээр мөрнийх л мөнгө нь хүрэхгүй байгаад байсан юм билээ. Тэгсэн чинь сүүлдээ 2 мөр барьсан морныхоо. Тэгээ энэ хоёрыг авах юм уу гэж яриад. Тэгээ би энэ хоёрыг л авахгүй. Абалла хээр мөрөө л авчих л та гэдэг. Тэгээд ухнахтай нэг уулцсан. Тэгээ мөнгө нь болсон юм байгаа. За чигээд татсан. Тухайн нэг 2 гоо авсан. 4 сарын 11-нд байна уу 10-нд байна уу. Тэгээ би үлжид ачраад үлжид сард хийжсэн. Тэгээ баруун хараа гарсан, ногоонд гарсан, ногоо ургаагүй, бүр болоогүй. Тэгээд би шууд өөрийнхөө мөнгөөр шууд бензээгээд халзан сумд ирж ногоолж ирсэн. Манай нэг одоо буурын сод баясгалан гээд тэр дүүтэйгээ ирээд тэгж бас л өөрөө зориглож гарсан юм л дээ. Тэр нь бас төрүүлэхэд нэмэр болсон баг. Тэгээ хээр мөрж аргагүй чурдмор байсан. Яг ухнаагч хаврын цагаан зөв онгойлгосон байсан. Тэрэн дээр би энд ирсэн ногоонд ирсэн л хамгийн гол юу гэж боддөг. Тэгэхээр бараараадаа байгаад улсын наадам болсон бол тэр тамир арай тутах баг. За. Тэгээд тэр чинь улсад одоо ер нь мартахт нь таа ч бас ингээд улсын наадам, бүсийн наадамд мартуулсан. Бас нэг тийм баримжаа байсан уу? Энэ хүмүүс чинь ингэж л ярих юм шүү дээ. Уралдах өглөөний ингээл харах юм бол төрүүлэх хат хөөрөлтөө хилээл өгдөг ингээд л ууч ярих юм. За яг энийг зүгээр юугаар л ярьчих л болсон түүгээр л ярьчих. Яг тэгж ирээд
ажил хийгээд эдэн сонгуульд сонгосон. 2 сонгуульд сонгосон. Хоёулд нэгэнд нам үзүүлээд ам үзүүлэхдээ өмнө жил нь улсад 5-аар орсон тэр эрхэн баярын хонгорог мөрөгдөлтөд яг цуг ирсэн. Дараагийн сунгаанд тэрийг дийл төрүүлсэн. Тэгээд нөгөө тухайн үе чинь 5 баг нуурын наадан болдог байсан ш. Болдгийг. Тэгсэн манай Баатар байгаа л баг нуурын сарэлт. Баг нуурд очиод сунгах гэж байгаа. Тэгээ баг нуурд очиод сунгасан. Тэрэнд их хол төрүүлсэн. Эсвэл нэг 100-аад мөрнөөс хол төрүүлсэн. Тэгээд ирээд хөлсөний гусаад нэг өөр наанцаа байхад нэг настай нэг үг ирсэн. Тэгээд хэний мөрөг бод хаасуугаад тийм үний мөрөг гэсэн. За миний энэ мөрөгийг л чи улсад төрүүлэх юм бэл бас уяач хүн гэдэг чи бас мэдгэдэг шүү. Сайн мөрөн шиг надад ч гэдэг. Настай таягтай үг шүү. Тухайн үед нэрмэрийн би ясангүй. Тэгээд сонгуультанд болсон 6 сонгогдсон юм чинь байгаагүй. Тэгээд яг мордохын өглөөвэл яг урдаар нь манахад ер нь өвсөө идчихгүйсэн. Нэг идчихгээд гэвтэл унтаад нэг босч идчихгээд тэгжгүй мөрөч юм байна яах вэ? Тэгээд өглөө тэр чинь ачраа уйдсан. Тэгээд мордох болсон чинь сүүдийн боо шүү дээ. Тэгсэн чинь босохгүй. Хажуудараас гэвтчихгээд. Тэгээ бүр хөөж босох сүүдийн болсон шүү дээ. Мордулсан шүү дээ. Унтаадлах уу? Унтаад л. Тэгээ босоогоор нь уучвал ингээд хувьтай байвал. Ер нь л хажуу талаараа харж байгаа бүр ямар ч тийм мэдээд нөгөө 7 удгийн дэнж дээр чи машин тэрэг явна. Чагнаал мэд ихэлэн болно шүү дээ. Тэн зэрэггүйс. Тэрэнд би ягаад терморыг бас дотроо төрүүлнэ гэж бодсон гэхээр захиур бол маань бас яг тэгт юм байсан. 7-нд төрүүлэхтэй. Эсвэл талаар нь ардсан сүүдийг боохгүй, боож чадахгүй, эсвэл хөөж босгож бохож байсан. Тэгээд дотроо бол мэдээж юмр олдоо энэ төрүүлнэ өмнө тийм байсан гэж юмр ярих биш. Тэгэл мордулсан. Сайхан төрүүлсэн. Хамраад идэг гэдээ бас ярьдгийг шүү те. Өө сайхан унтаал ингэлэг төлгөөхөн сайхан болсон байсан гэж. Тий яг хуучны улсууд ярьдаг л да унтчихгоо морд гэдэг. Тэгээ би тиймж бас нэг хоёрыг ч үтсэ. 2001 онд хээр шүтлэн маань бас талаараа харж гэвтээд. Тэгээ манай дринк тайм гэдэг одоо манай тэр тэгс. Хээр шүтлэн чим даваа сайн болцсон байж шиг байсан. Тэгээд нөгөө тэрний өмнө тийм болцсон захиуруулыг тэгээд төрүүлэгчсэн болонгууд тухайн үед л дотроо бол бас батал байсан. Тэнд ч яг нөгөө ёгзөр хэр гэдэг чинь сайн мөр төрүүлнэ гэж мөрчин гарч чадсан шүү дээ. Хүн болгол ёгзөр хэр төрүүлнэ. Тэр хэр мөрүүлнэ баг нууртал төрүүлснээс хойш тийм юу гараагүй шүү дээ. Тэгэд нэг яг төрүүлгсэн. Төрүүлэх баха гэдгийг бол хинт ч хэлээгүй. Хинт ч хэлээгүй. Ер нь яг тэрийг л би нэг төрүүлнэ гэдэг нь л яг мэдээж хурдан байсан, сайн байсан. Гэдэг бодлоо бол хавцаагүй тий. Тэгээд тэгж унтдаг нь яг өмнөх нөгөө юугаараа бодож ш нөгөө захиур бол маань тэгээд төрүүлцэд хурдан байсан мөр тэгээд тэгэд нэг сайхан төрүүлж бас олон түмнийг байсгасан нутаг орон ховд нутаг. Төрүүлээд ирснийхэн дараа нөгөө бануур таарсан өвөөгийн хэлсэн үг бодогдно үсттэй тий. За тэр настай хүн ингэж хэлсэн. Үнэхээр ч одоо энэ мэрийг ингэж үе төрийнхөө наадам төрүүлэгчлээ. Түрүү хоёлаа би бас танд ярьжсэн. Өөрийн унган адуу цан баяр байдлыг мэдэх адуу ихоор наадмын өмнө хэдхэн сарын өмнө тэгэд их мөр авчирж уух гэдэг бол өөр л дөө. Тэгэхээр тэн дээр ялч бас нэг уяачийнхаа за би ч бас ер нь бас эвлүүлдэг болж байгаа юм байна да гэдэг юм өөрийгөө нэг жоохон тоох, өөрөөрөө бахархах бас сэтгэл төрх үү? За би яг өөрөөрөө нэг бахархаад за би нэг их мөр төрүүлсэн гэдэг нэг тэндүүл нэг актер юм байгаагүй. Нэгт яг ухна гэдэг үгний бэлдсэн сайхан юм байсан. Хоёрт яг бидний чинь нэг жоохон сайхан ажлыг хийж гүйцэлдүүлээд л оролцсон л дээ. Яг тэнд оролцсон гэж мэдээж алдаа гаргуул тэр чинь төрүүлэхгүй шүү дээ. Аль болох би алдаа гаргаж хичээж төрүүлсэн л дээ. Тухайн үед яг өгнийхөө нэрийг мэдгүй нэг тагидуулсан үг ирчгээл ярахгүй сайн юм байна минь. Тэгж л ярьсан би тэгээд тухайн үед хэн гэж хүнч мэдэхгүй тэргүүл. Яг тэрийг би хүн болгонд ярьдаг юм аа. Тийм хүн ирээд гэж байсан. Хүүхдүүд нь сонсоод байдаг л те хэрвээ тэгээ өвгөө очиод нэг ярьсан байвал бас мэд аав нэг тэгж хэлжсэн тэр хэрмэр нь тэгээд төрүүлсэн гэдээ ярих л бахал та. За дэлгэр хэр тэрнээс гадна бас Баатархайхаа нэртэй нэг хэр үрээ хариуцуулсан билүү? Хэр үрээ тий эрлийн зэр үрээ.
Тэр ононгоо адууны үрээ дааг аваад завхны бүст очиж дөрвөр тавьсан. Тэгээд шүтлэн болдог жилээ ховдын эрлээс дундад ам уужсан шүтлээ. Тэгж хоёр хонд нэг адууг л ууж хоёр эрлээс л ч тэр ч эрлээс адуу. Одоо шинэ цагийн гэдэг юм уу арай жоохон цустай адуу уяны өөр вэ нү? Тухайн үед зүйл тэр эрлд Монгол шиг юм байсан юм уу? Хөл мөл нь одоо эрлээс адуу адилхан яг тийм юм биш. Даах шүтлээ хоёр л би яг л нэг өөрийнхөө үед тухайн үед би ямар эрлээс адуу яаж үйдгийг нь тухайн үед яггүйсэн шүү дээ. Тэгээ яг л нөгөө мордныхаа ижлэл үйсэн. Тэр сайн чадвар байсан таарсан. Хязаалан улсын эрлээс насанд дунд насанд 10-аар тавхиад зүүн бүс тэр долоолсон. За Уганбаяр алдарт ер нь сүүлийн жилүүдэд хэрхэн яаж наадж байна вэ? Та бүхний яриад байгаа энэ хэр үрээний амжилт бол 2014 он буюу Ховд аймагт тосон баруун бүс суралдааныг та ярьж байна тий. Тэгээ түүнээс хойш ер нь яаж наадуу? За нөгөө манай адуу сайн юм аа. Гэт ингээд хөдлөхгүй бас байгаад иж болтгүй юм шиг байдаг хүмүүс ярих нь одоо сайн адууга бас сайжруулах гэдэг юм уу? Илүү одоо за тэрийг ядаж хадгалах тий. Бас нэг үржлийн ямар бодлогод барьж гин вэ? За ер нь тэгээд үржлийн бодлого яг бодож 13 онд 14 онд тэгээд 15 6 онд хотод байлаа шүү дээ. Би үлзийд 8 9 жил боллоо шүү дээ. Үлзийд би ч нэг үлзийд дархан сэлэнг явсан баруун зүү араа адуугаа явлаа шүү дээ. Хөлөөр нь. Тэгээд яг Монгол адуугаар сүүлийн үед үлзийд энэ хойдолтой уралдгаа болцсон шүү дээ. Тэгээд нэг дааг аваа чинь зүдлээ аваа чинь 2 3хан Монгол. Тэгээд би за юу буцээ. Нутаг буцээ. Тэгээ 17 онд ирсэн. Халзандаа ирээд. Тэгээ халзандаа ирээд манай тэрийн алтан уяг гэдэг өрөнгөө нэг үний халзан морийг халзан сумдаа төрүүлсэн. Тэгээд 18 онд манай хатад булганы Дашинчлангийн отхон баяр гээд тэрний нэг хөрөн морийг салзан төрүүлсэн. Тэгээд 18 онд халиу мороо төрүүлсэн. 19 онд яг 3 жил 3 өөр мөр ус төрүүлсэн гэсэн. Тэгээд үржилүүний талаар бол яг нэг тийм хүн болгол эрлээс юугаад үржээд байна шүү дээ. Тэ яг өнгөрсөн жил ганц нэг азрах тэрнээс энэ жил үрээд гарч байна. Энэ тасын танад одоо төрлийн үржүүлэг буюу цуснд нь оруулах гэдэг одоо тийм бодлогыг бас нэлээ явуулаад байна л та. Ялангуяа халзангийнхаа. За тэгээд нөгөө таад чи өөр нүдэн дээр харж байгаа шүү дээ магна алюминий тий. Тэгэхээр бас тийм оролдлогод хийж үзв. Яалтчгүй танаа аав юм би халтар адууны азрагны урд төлөв сайн байгаа юм чинь. Гэхдээ яг тэрийг бол би яаж үзээгүй. Яг зүгээр тэрний тохиолдлоор нэг хоёр тийм яг 2 3 дараа тэгээд тийм яг магна алюминий тийм 3 үрж байгаагүй. Нэг дотоо ч юм уу нэг юу нийлсэн охин гарсан. Тэгээд тухайн үед чинь манимэтик байгаа чинь нэг аль болох 5 үед цус холдуулдаг л байлаа шүү дээ. Тухайн би нэг өөрийнхөө бодсон сансныг л ярьж байгаа болохоор тэгээд тухайн үед л нэг үржүүлэг гэдгийг сүүлийн үед л яг хийгээгүй бэ. Ер нь энэ тэндээс адуу мал авч цус хэлбэж гин үү? Заавал нөгөө би эрлээс юм уу эсвэл одоо цэвэр азрагны тухайд яриад байгаа юм биш шүү. Одоо сайн гүйч гэдэг юм уу? Одоо бас нутаг дотроо. Тэг яг би зүгээр би ч өөрөө 10 жилийн хотод яваад нэг тэр тийм үнээс нэг яг найз нөхдөөс үл юм ирдэг л дээ. Тэрийг гүү болгоод одоо явж л байна. Тэрийг үрдэл наацаанд хольж л байна. Тэгээс учиргүй нэг үнээс энэ тэндээс яваад тийм юм ачраад нийлүүлээг үл дээ. Тэр өөрийнхөө хэд наацаан болгоод л. За миний ер нь бол асуухаар төлөвлөжсэн асуултууд ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж байна. Магадгүй би таныг ярихыг хүсэж ирсэн. Та бүхэн анх удаага уулзж байгаа. Таны нэрийн алдрыг бол олонтаа энэ тэнд сонсоол яваад байдаг. Тэгээд ингээд зорж уулзж байгаа. Магадгүй би тантай анх удаага уулзж байгаа учраас гой зүйлүүдийг, гой зурсамжуудыг үлдээсэн байх магадaltaй. Тэгвэл бас санаа зовхгүйгээр би нэг тэрийг үлдээчихье. Яад ингэж хэлж ийнэ вэ гэхээр яг энэ урдаас харж байгаа энэ камерыг ингээд унтраагаад энэ гэрлүүд унтрахлаар хүмүүс маш гой дурсамжийг ярьдаг байхгүй.
та наадхагийн түрүү ярихгүй яасан бэ гэхээр нөө ингээд толгомдаад гээд ингээд идэв. Тэгэхээр бас тийм гоё бус амьдралд үн цэнтэй бас бусдад сургамж болохоор ч гэдэг юм уу тийм зүйлүүд өвлөдөчгүй гэж бодоод байна. За баярлалаа л да. Гэхдээ би ч яг нэг эхлүүл дуусгахдаа шууд базаал хурдан ярьчихдаг хүн л дээ. Тэгээ яг нэг юм 99 онд манай аав ч халзанда сүүлийн 93 94 5 жил 2 4 1 ариг Реневч гэдэг үнийг бол халзан сквадрын нутгийг бол мэдэх байх. Ер нь 2 4 3 ариг 1 4 бол ер нь тэгэл сүүлийн үед л их мандан одоо энэ бол сайн байсан. Тэгээ 99 онд бас морины хөлд тухайч нэг мор эргүүлж өгдөг байлаа шүү дээ. Тэр нэг шилбэр бариад хөөдөг байлаа шүү дээ. Хөрөмж гэж байхгүй. Тэгээ яг нөгөө мор хөөж яваад яг мор эргэлтэн дээр морин бүдэрч очоод тэгээ имлэг дээрээ 2 хоног удаад өнгөрцсөн. Яг 99 оны жил шүү дээ. Тэгээ нөгөө он алтгаа болох гээд. Тэгээд мэдээж эцэг үнэ алдсан мэдээж мор уухыг одоо тухайн үед л алтгаа бол яг тухайн үед хөөгд байлаа шүү дээ. Тэгээд just мороо тавихгүй ингээд л мэдээж нэг гэрийнхээ хажууд нүдэндээ нүдэмстэй байлаа. Тэгээд юу яснаа манай Тайван гэдэг чинь бас нэг хуур сайн хүн л дээ. Тэгсэн миний дөө аавынхаа дутууг гүйцээс нь ер нь зүв шүү. Тэгээд тэр жил хоорондоо зөвлөдөг байлаа л дээ. Аавын гар дээр өссөн байхгүй юу? Дөржэнг 50 ингээд доронтод одоо малмалж байгаа. Тэгээд ер нэг бодгож ингээд болжхол тэр хүний хийж байсан ажил мэдээж алтуунд явах байсан. Тэгээд за тэгвэл тэгээд бөөндөө явъя гэдэг. Тэгээ хэр шүтлэнгээ очиж 700 хэдэн шүтлэнгээс албаа үлгсэн. Тэр маань л бас ярихад мэдээлэл л та. Бас хэдий мэдээж өнгөрсөн юм болохоор одоо тэр утгар гүнг нь явах. Биш нэг амны эвэл бүгдийг л ярьцдаг хүн л та хамж юм аа. Яг нэг миний болсон амьдрал туулсан амьдрал юм болохоор. Тэгж л яг аавынхаа бас нэг дутууг нэг гүйцээсэн бас славыг өгөж бас өөрийгөө боддог. Ниншгооч дээд үед нь бол морь мал уйжсэн хүн байхгүй. Өөрөө л эхлэж үйсэн гэсэн тийм. Тэ өөрөө эхэлж. Ер нь одоо нэг төлөвмийн үед дээхэн үед ямар ажиллаад ямар мал ер нь баргадын дарах хийжсэн. Тэр нь миний авч нэг хөдөлж ирээд л яасан шүү дээ. Энэ олны дунд орж ирээд л яг л нэг сайхан өөдлөх юуны үйдэл морь малн тавьгаа тэр чинь 3 4 нэг 106 настай жил 3 4 2 4 хэдийн айрыг авчихдаг хүн байлаа. Сүүлд маш их хөдөл хүн байсан л да үстэй. Тэгэхээр завшныг ашиглаж бас аавгаа бас нэг эргээд нэг эргэн дуусахад бас сайхан л байна. Та аавыгаа одоо Монголын ард түмэнд мөнхөд орсуулж шít. Ямар сандал би танд түрүү ярьсан. Би таныг Ууган баяр гэдэг нэрээр чинь ерөөсөө ядгүй. Дандаа нөгөө бүтэн нэр нь Инэвшин Ууган баяр гэж ингэж хэлсээр байгаа датцсан байна гэд. Тэгэхээр аав одоо та энэ морин хэргийг ийм сайхан үргэлжлүүлээд ааваа бол одоо ч гэсэндээ мөх сайхан Монголын ард түмэнд орсогдуулаад явж байна. Ер нь одоо энэ шахсны хүүхдүүдээс танаас гадна ер нь хичнээн ер нь хэдэн хүүхдтэй хүн юм бэ? Танаас бусна бас морь мал уух уу? Одоо ер хэд хүн өвөж бэлтгэгдэж байна вэ? Яг энэ үуч гэдэг хүний 3 хүүтэй 5 нь Ууган баяр гэдэг миний бие. 2 дахь нь Батэрд нэгэд цагдаагийн газар хотод ажиллаж байгаа. Баг нь Мөнхөрд нэгэд аймгийн алдарт уяач мал дээр байгаа. Ээж маань төмөндлөгөр доржуулбын төмөндлөгөр гэдэг одоо дүүтэй мал дээр байгаа. Ээж тус бахтай сайхан байдаг бах тий. Тий. Хүн надмар мор уяал аавхад дутуу гүцээж дундуурыг дүүргээл нэр усын гаргаал ингээл байж. Тий намайг баярлахад одоо бас туг баярлна бас мэдээж зовоох яг үе байх танд скутаж гунддаг байх. Тэгээд завшааныг ашиглаж ээжтэй уурлуулж гомдоод уучлаарай ээжээгээд хайртай шүү гэд. Заас энэ манай ирчүүд бас ингэж хаяа хэлж явах хэрэгтэй шүү. За ингээд бидний урилга хүлээж авсан сайхан ярилцсанд баярлалаа. Тэгээд хамтран ажилладаг байгууллагын бяцхан мэлгийг хүргэе. За энэ нөгөө Манлаа гэдэг юмээс амж Наранбаатар гэдэг нэг юм чи. Наран чиг бол танай Сүхбаатарын хандахгүй юм шиг үнтэй байн гарч үздэг. Тэдний одоо Манлаа гэдэг малын юмээс ам байдаг. Тэднийх манай подкаст хамтарч ажилладаг. За энэ хүч тамирын бэлтгэл биоактив. Зориулт нь уралдааны моринд хурд хүч тамир давхил нэмэгдүүлж уралдааны үед болон дараа цуцааг багаслах үйлчилгээтээс гадна төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тайвшруулах
бодисын солилцоог эрчимжүүлэх үүрэгтэй гинэ. За 60 мг-аар ахын тарих юм. Нэг тариунд 60 мг 3 тариуртай гинэ. За энэ. За зүгээр байна. За энэ спид хэсэлэг бол мэдхгүй юм байдгүй дөө. Баг бүгд хэрглэж байгаасаа толгой дараалан. Хэрэгэлдэг одоо чи юм юутай болцсон цаг л та. За тэгээд одоо уячдын яг гард өдөр тутмын гарын авлага болсон. Ялангуяа одоо энэ уралдаан наадамд өгсөн үед байнгын хэрэглээ болсон спид хэсэлийг бас уг байралтартаа бэлгэлсэн байна. За ингээм манлаймын сангийнхаа хамт олонд бас талархаж явдаг. Яг тэгэхээр манаас одоо подкастыг бас байнга дэмжиж оролцогчд маань гарын бэлэг хүртээдэгт. За дараагийн бэлэг нь. За энэ Premier Agro гэдэг компанигаа энэ Оросоос овёс оруулж ирдэг юм байна лээ. За тэгээд бас энэ танилцуулаад энэ бол бэлгийн тол арга бэлгийн толдог календар. За энд нэг юм код байгаа. Эдний өөрөөтэй нь болохоор 22 тэг 62 юм байна. Энийгээр 7 сарын 9-нд өнөө 10 цуглааг тодруулаад ацтан тодруулах юм гэсэн. Энийг тэгэхээр харж байгаа. Энийг хаяхгүйгээр. За мөн энэ дугаараа та энд байгаа утаснууд айл нэг рүү хилээд 100 сая төгрөгийн давьяас аваарай. Салбар хөдөө орон нутгийн хот руу очихдаа авчиж болно. Бас тэгээд унаа тавьдаг ч юм уу тийм хот руу явж байгаа хүн захиад аваад ирээд бас яах вэ? Яны үеэр тийм хойшоо доорсоо. За одоо энэ манай сэтгүүлийн зүгээс өгч байгаа. Ийм манах ийм аяны ган аяах хийсэн. Тодмагна гэдэг ийм логотой. Өксөндөө хавчуулаад ингээ явчин. Тэгэл морь үйж явахдаа цай зүгөө угаал явчин. Хайрцаг савнд тэнд байгаа. За тэгээд энэ сэтгүүлийн дээж. Хол явж байгаа болохоор олон юм авчирч чадахгүй байна. За тэгээ баярлаа. Ард уйсгалынхаа 101 жилийн одооттой сайхан надараа бидний урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морин тайртай Монгол төмнөрөө төмнийг үеийн үнмөх баярлуулж яваарай гэсэн үрэлээр ярилцлага өндөрлөө. За баярлалаа. За Тодмагна подкастын ээлж дугаар Сүхбаатар аймгаас хүрлээ. Манай энэ удаагийн зочин Монгол Улсын алдарт байж энэ шин ууган баяр байлаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Селен амьсгаа задлж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр.